бэлгэнд бас их юм өгдөг. Тэгээ янз бүрийн сэтгүүл сайн одоо зураг хэвлэлгээд боломжоор хүмүүсээс тусалдаг байгаа. Тэгээ энэ дэндээ ерөнхийдөө Библиийн ном болон одоо гişүүдийнх нь бас ном энэ жишээ Жорж Харрисийн ном байна. Библийн цамцлын гослол гитарчин Жорж Харрисын Living Material World гэдэг энэ Жорж Харрисын яг хувийнхын амьдралын тухай анх Библиэд тэрхүү орж ирсэн хэрхэн дараа нь цайл цомгонуудаа гаргаж ирсэн гэдэг юм тохиомл ном байна. Энэ болохоор Библийн цамцлын ахлах Джон Ленноны түүх намтар. За амартай өдрийн мэндэ. За өнөөдөр бол гоё өдөр байна дөө. Би яг нөгөө юуны тариалангийн сангийн аж ахуйд өссөн учраас хаврын зас ямар хэрэгтэй вэ гэдгийг мэднэ л дээ. Хаврын цас бол малчид тариаланчдад маш чухал цас байхгүй. Улаанбаатархан бол яг энийг ойлгохгүй л. Газар чиг өгнө одоо энэ чинь уран шиг гэдэг байгаа. Хаврын тариалтантай бэлдэж хөрсөө эргүүлэх. Тэгээ чигтэй бол айгүй гоё. Тэгээ нойтон цас ч мал ч гэсэн бас хунд болдог. Одоо бол нэг айхтар тийм хүн хөлтөхөр хэмжээний айхтар цас орохгүй шүү дээ. Мал хүн өдөртөө ороод хайлна. Сайхан өдрөндөө Улаанбаатар ч гэсэн чийг унаад бас шороо дараад. Ийм өдөр бол гоё л өдөр. Тэгээ явж байна. За өнөөдөр гэр бүлээрээ бариулж байгаа 2-3 хос байгаа. Уг нь бол одоо энэ нэгдүгээрт амьдарч байгаа улсууд хоол унд өөр хүүхэдтэй амьдралаас гадна бас биеийнхээ эрүүл мэндэд анхаарал тавина гэдэг бол их гоё зүйл шүү дээ. Залуучууд гэр бүлээрээ орж ирж хоёулаа бариулна гэж явж байгаа нь их гоё. Надад их сайхан санагдтыг. Хоёулаа нуруугаа үзүүлээ. Нуруугаа янзлуулъя гэж. Тэгээ гэр бүлийн өнөөдөр над дээр 3 хүн байгаа. Гэр бүлээрээ бариулж байгаа. TV5 телевизийн мэдээгээр өөрийгөө харсан чинь хөрхий энэ хөгшөө ир нилээ хөдөлчтэй гэж харлаа шүү дээ. Одоо энэ цаг хугацааг яалтай. Жам юм дөө гэж. Бодогдож байх юм дөө тэгт. Наад чиг одоо өөрийнхөө амьдралыг бодож суудаг хүн байдаг юм уу? Тэгэл одоо. Юм үзлээ шүү. Заримдаа өөрийгөө тэгдэг шүү дээ. Юм үзлээ тий. Айлж үзвөө үзлээ. Яг айхтар гадаад дотоодын чаддгүй юм. Гадаадын чаддгүй маа гэхэд дотоодын бол зөндөө явлаа. Сүүлийн 8 жил. 8-9 жил. За тэгэд алдан оноктойгоо бараг 10 жил Монголынхоо сайхан орноор явжээ. Хөвсгөл гэхэд чинь би хөвсгөл рүү 4-5 удаа явсан биш үү? Зөвхөн хөвсгөл рүү 5 удаа явсан байна. Ховд руу ч 3-4 удаа ч явбоо. Баруун аймагуудыг бол ер нь л явж.
зөөр ингээд нэг дайрын өнгөрөх биш л дээ. Тэр аймагуудын газар нутгийг би Говьалтай аймгийг л яг Говьалтай аймгийн Хүнхрийн тэр Аршаан соёлыг бол мэдэн. Тэгээс Говьалтай аймгаар би нэг сайн явж чадаагүй байгаа. Ер нь бол нөөцөнд байгаа. Аяллаа нөөцөнд. Тэгж жагаад ээж хайрхан тэр бигэр сум, бигрийн илс тэр харазраны нуруу өдргээд дотроо бодсон юм байгаа. За тэгээ бусад аймагууд, баруун аймагуудыг бол ер нь бол явжээ. Баян үлгийн Алтай таван богд баг төрөний хүрхрээ өдргээд явсан. Ховд аймгийн манай их тэр Ховд аймгийн хүн байгаа. Тэгээ Ховд аймгийн хүнтэй гэр бүл болсноос хойш Ховд аймгаар бол нилээ явсан шүү. Нилээ явсаа. Нилээ сайхан үгүй. Ер нь бол Ховд аймаг бол их гоё аймаг шүү дээ. Юмтай. Говьтай, хангаатай, цавчим хаттай. Тэгээд энэ түүхийн дурсгал, тэр ямаа усны авцал, тэр 3 секрет авгаа өдргээд тэр хадны бичээстэй чулуун цэцгийн үеийн олдруудтай ихтэй гайхамшигтай гоё аймаг л та Ховд аймаг. Баян онгор аймгийн чинь би уур хангаан цутгалангаас ахгуулаад шууд нэвч явсан. Үлийн даваа, тунгоргийн даваа тэргээл. Тэгтээ мэдээж гүйцэтгэж чадаагүй л Завхан аймаг бол одоо миний эцэг өвгдийн нутаг л да. Тэгээ Завхан аймгаар бол бас нэлээ явсан. Зарим аяллалын бичлэгүүд бол ордгоо штэ. Бичлэг хийхийн тийм заримдаа мартчихдаг, заримдаа яадаг бичлэг хийх завж хөлөөгөө тэр давхдаг тийм үе байгаа. Ер нь бол миний энэ юун дээр пэйж рүү оруулсан аяллалын бичлэгүүд бол миний аяллалын баг 3-1 нь шүү дээ. Зөвхөн 3-1 л байгаа. Дөрвөн нураас Завхны тэр баруун талын, Улаастайн баруун талын сумдаар сайхан явсан да. Завхан голоо үзье гэж бодож исэн. Ээжийнхээ төрсөн нутаг сар хайрхан Завхан аймгийн дөрвөлжин сум үзэндээ гэж бодсон, явж үзсэн. За тэгээд тэр их Монгол илс. Манайхан Мухартын гол өдрөө мэдж байгаа. За тэгээд Завхан аймгийн хойд сумд Устаа залгаа сумдыг явсан. Завхан аймгийн Жарлын нутаг гэж Отгон тэнгэр хайрхан руу чинь би 2 удаа явсан. За хөвсгөлөөрөө бол их явсан. Бүр хөвсгөлийн тариалан цэцэрлэгээс ахгуулаад хөвсгөлийн одоо юутай Завхантай залгаа сумчууд цэцэрлэг хараараа цэцэрлэг сумаас ахгуулаад хөвсгөлөөр билээ явсан да. Өнгөрсөн жил ч ихсэн хөвсгөлөөр явсан. Хөвсгөлийн цагаан уул Баянзүрх сумын залгаа нутаг дээр байж идэг тэр оргомжийн болон бошлоод тэгээд евро Дагтын хот руу чинь би чинь 3 удаа явсан. 20 сардаг Урстргийн даваа, Цэцэгтнуур. Тэгээд тэр Сагаануур сумаас хойш хүдэг Тэнгис баруун тайг гэдэг. Сэлэнг аймгийг бол сайн мэдэхгүй яг. Сэлэнг аймгийн Алтанболог сумд орсон доо. Сэлэнг аймгийн төвийг бол мэднэ. Олон голын бэлчээр. Өөрхөнгө Архангай аймгийг бол ер нь л үзсэн дээ.
Зөвхөн тийшээгээл Багнуураа цааш явахгүй байгаа. Тэгээ зөвхөн тийшээ явах учрал нь нэг өдөр л бүрдэндээ. Зөвхөн тал руу яагаад ч юм явахгүй л байгаа. Багнуур онон голын ирэг дээр л нэлээ олоодаа очсон. Тэгээ тэрнээс цаашаа яг хар зүрхний хөхнөр дээр бол 2 удаа очсон. Тэгээ тэрнээс цааш юу яваг байгаа да. Тэгээ Уршига Сүхбаатар, Хинтээ Сүхбаатар Дорнод гээд энэ 103 аймгаа үдч амжаагүй л. Дорны говьд Дундгой аймагуудаа бол багсаг үдсэ. Тэгтэл ялын хад мод эдэр гэж бас байгалийн гоё газар сайхан газруудаар яваагүй л. Тэгээд амьдрал байна да. Амьдрах нас байна. Амьдрал байна. Цаг хугацаа байна. Болно доо. Зэндээ гэж. Амьдралын зорилго одоо нэг юм л байна шүү дээ. Тэрнээс ч нэг тийм эд хөрөнгөтэй бол одоо ингэж баяж даа гэдэг надад одоо тэр сонирхол нь байхгүй болжээ. Яг уу ядуу амьдрал дотроо зүтгэсээр хагаад орон гэртээ ойч хаягтай болоод авсаа. Орон гэр ойч хаягтай боллоо. Гэр бүлийнхээ улсуудыг амар амгалан болголоо. Альва нэг юмд бас нэг зов шаналхааргүй болохын төлөө зүтгэлээ. Тэрэндээ ч хүрлээ. Яг одоо нэг юм шунлын нэг жоохон юмнууд байгаа нэг аялын машинтай болъё. Тэгээд ангидаа гэдэг бол ер нь амьдралаасаа илүү гаргаж шунж байгаа л юм байгаа даа. Тэгээс яг манад бас жижигэн ч гэсэн одоо миний унаа явж байгаа энэ жижиг машин байж л байна. Хүн чинь тэгээд аварддаг штэ. Нэг юм болгочоо дахиад юм руу явж идэг хүний зан юм. Хүний л зан. Ямар ч хүн тийм байдаг. Тэгээс чи яг амьдралын хэрэгцээ шаардлага болж байгаа тэр орон гэртээ болох тэр юмудаа бол 50 хүрсэн хойно 50 гарч иж бүрдүүллээ те. Одоо хүмүүсийн хувьд бод нийтээ хожимор зэгцэрж байгаа бах. Тэгээ яг хөө зэгцэрсэн болж дээ гэж. Амьдралдаа зэгцэж чадахгүйгээр алга хорвоог орхиж яваа осоо зөндөө шүү дээ. Бүхий л амьдралынхаа туршид амьдралдаа юм хийж чадаагүй. Хойно үлдэх үр хөвгттэй юм үлдээж чадаагүй. Үхэж өргөж байгаа, дэмий хоосоо амьдарч байгаа, дунд нь бас ариг тамхи саалт нийлэлт, асуудал бэрхшээлийн дунд учраа олохгүй явсараад амьдралдаа дуусч байгаа осоо зөндөө. Тэрийг бодоод бас яг вэ бас нэг амьдралаа зэгцэж явлаа. Үер нь одоо энэ ганц амьдралдаа юм үзэх хэрэгтэй. Бие нөгөө л ингээд бие нөгөө л зөвөр өөртөө хар санаалал ингэж явсан хүн эцэцтэл өөрөө л юмнаас хоцорч тэгэл амьдралын төгсгөлд харамслаас өөр дурсамжгүй хоцордгийг. Харамслаас би яах гэж ингэж ийсэн бэ гэдэг. Юм харамслал үлдэнэ. Би энийг эрт ухаарсан. Тэр нь болсон. Эртгөө ойлгосон минь ямаа даа гэж. Хүмүүстэй ч гэсэн уулзч учирч явах хэрэгтэй. Сайн муу янз янзын усуудаа миний амьдрал руу бол олон хүмүүс орж гарсан. Найз нөхдүүдийн дунд ч бай, найз нөхдөнд дайсан муу усуудч болсон. Тэгээд ер нь хүнээс дөлөхгүйгээр хүнтэй ер нь тулж явах хэрэгтэй. Тулж уулзаж учирч муу сайнаа мэдлцэж болохгүйгээ ойлголцож тэгжиж ухаан суун. Одоо ингээд би ч одоо энэ Facebook сүлжээнд бараг 20 мянган пост оруулсан хүн шүү дээ. Тэгээ зарим улсууд намайг тэгдэв таны энэ үгч энэ хаанаас гараад идэв бэ? Та н одоо энэ постныхоо үгнүүдийг хаанаас олоод идэгий? Эсвэл ухаантай хүмүүсийн үгийг чэйжлээд идэх юм уу? Эдэр гэж. Надаас асуудаг. Гэхдээ энэ үгийг чинь би олсон биш байхгүй юу? Яг би энэ үгийг найруулж бичсэн үнэ. Гэтэ энэ чинь энэ амьдралын олон жилүүдэд миний туршлага л байхгүй. Миний ухаарл тэр пост болж ороод байгаа, шүлэг болж бичигдээд байгаа. Би юм үзсэн учраас маш их юмнуудыг үзсэн учраас л тэр маань шүлэг пост болж
лайв болж ингэж яригддаг байхгүй. Тэгээс юу ч үзээгүй зүгээр нэг ажил гэрээ оронд явж идэг өөрийнхөө нэг жижигхэн хамт олон дотор насаа барж байгаа хүмүүс бол юугаа мэдхий. Тэгэл ингээ насан туршдаа ингээл эхнэр ч юм уу нөхөр ч юм уу ганц хүний царайг харсаар хагаад зэрэг өтлөөл тэгээд цовж өгөөл тэгээд хар залуудаа нэг байр орон сууч юм хашаа шинтэй болоод тэрэн дотроо тэгээд насаараа тэрний жижигхэн орчин дотроо готлогоо одыг илэгтэл амьдэрсэн бол юм үз чадахгүй шүү дээ. Миний амьдрал бол тэгж яваг. Ястаа нэг хөрвөөсөн дөө хөрвөөс. Тэ гажиг сонь амьдралаар л явсан. Ер нь 60 хүрж байгаад 60-наас хүрж байгаад нэг өөрийнхөө намтрын тухай амьдралын тухай нэг сайхан зузаан ном ганцыг бичээдэй гэж бодож байгаа. Гой найруулгатайгаар. Үнэхээр гой. Би тэрэн дээр өстө юу ч нуухгүй. Угаач нуухгүй. Угаасаа би нэг тийм хүнээс юм нуудаг хүн биш л дээ. Тэгтэл ер нь тэгээд хүүхэд ах үеийн хүчирхийлэл хар багасаа гэрээсээ гарч явсан тэр ганцаардал, тэр үлэм, энэ улс орны тэр хэцүү нөхцөл байдал, тэр хүн дагаж залуу хүний хийсэр хөнгөн бодлоор Орос орн руу явж бас нэг баяжин хөлжин гой болно нэтэр гэж Орос руу явж 2 жил Оросд зовж шаналж задууж нүдүүлж хов хоосон болж гэртээ ирсэн. Амтан дурааж бас Солонгос руу явж ажилдаг болж бас ажил хийж чадахгүй 5 сар болоо буцааж ирсэн. Тэгэл юмны зах янз янзын амьдрал туулсан. Учраа мэдхгүй байжгаад хүүхдтэй болж бодоогүй байсан амьдрал хүсээгүй байсан хадамтай болсон гэдрээс бүх юмудаа би нэг сайхан нэг юм солонгосын сирал болгоод хийчихэр тийм ном бичиж гэж боддгоо. Ном болгоод дижитал хэлбэрээр ч байсан яах вэ? Одоо ч нэг орчин үед бас нэг юм цаасан хэвлэл нэг тийм оновчтой биш болсон. Дижитал сонсдог ном болгож YouTube руу оруулах юм уу яа. Сонсдог ном болгоод YouTube-д хийгээд тэр нь ингээ 2-3 бүлэгтэй. Дараа нь өөр хүүхдүүд маань ч гэсэн үзэж байхад, сонсож байхад бас өөр бусад улсууд ч гэсэн бас чөлөө цагаараа сонсоход миний амьдрал бол гайхамшигтай амьдрал шүү. Би бол одоо гайхамшигтай гоё амьдралаар явж байгаа гэж өөрийгөө боддгийг. Хүмүүс одоо юм үзэж нүд тайлнахлаар нэх их гадаа дотоодоор яваал те. Одоо шууны мах идэл нэг үнтэй юм худалдаж яваал. Энийг нь юм үзнэ гэдэг үгүй ээ. Энэ чинь зүгээр л аялж байгаа штэ. Аялж байгаа, худалдаа авалт хийж байгаа, мөнгө үрж байгаа зүйл. Юм үзнэ гэдэг нь амьдралын энэ бүхий л энэ хүний амьдрал тохиолдож болох. Хүний энэ ганц олдох амьдрал тохиолжуулах тэр болгоныг туулах. Тэрний ард гарахыг чинь юм үзнэ гэж яриад байна штэ. Тэгээ бас нэг ингээд амьдрахгүй байж хүн амьтантай уулзаж учрах тэрийг амьдрал болно гэж итгэх дараа нь хуурдагч хоцрох гэтэргээ зөндөө л юм байгаа шүү дээ. Ер нь бол одоо би ингээд хөвгүүдтэй захих юм бол нэг мундаг ажил хийж лаг хүн болоорой гэж би бол тэгж ярихгүй. Тэр лаг болох уу, тэр мундаг болох уу, муухай болох уу гэдгээ өөртөө л мэднэ, тавилан мэднэ. Ер нь эр хүн бол их юм үзэх тусмаа зүгээр. Ганц эр хүнч биш. Ер нь хүн их юм үзэх тусмаа. Тэр хүмүүстэй уулзаж учирч унтаж хэвтэж ер нь хүмүүстэй унтаж хэвчиж муу мухайг нь мэддэг. Ер нь уулзаж учирч явахдаа бол хүний сайн мууг хүн мэддэггүй. Энийг бол би өөртөө амьдралаараа мэднэ.
Хоёр нэг тэр яг нэг хоолоо уугаад нэг хүнжлээ хуваасныгаа дараад муу мухаар гарч ирдэг. Ер нь бол. Тэнэсээс зүгээр нэг ингээд сайхан хувцастай, сайхан ярианы ард хүний сайн муу мэддэггүй. Тэгээ би хөвгүүдтэй хэлнэ. Аль болохоор олон хүмүүстэй уулзч өчр. Сууж нэг гэртээ орж нэг хоёр талын хадмыг уулзууж нэг сүмүү тавьж мэж сүржигнэхээс өмнө тийм сүржигнэж сүйд байд болохоос өмнө одооны залуучуудын нэг юм байна шүү дээ. Зүгээр ингээд ийм дурлалын галзуу солиор дотроо амьдрал болно гэл яагаачгүй аав ээж нараа танилцуулаад ах トゥ хамаатан садан гараад агуулж яваал ингээд фижигнжснаа сүлд нь тэгээд өстой баахан улсуудны нүдний улай шүдний мах болоод салд царнаал хэрүүл уруул хийгээд өдөр олон хүмүүс танилцуулахаас өмнө хоёр биендээ болох уу болохгүйгаа үз. Ер нь тэр 20 найрнаас өмнө 4-5 жил амьдрал 4-5 жил хүний амьдралд хүлээж болдгийм өө. Амьдрал бол яарад хэрэггүй. Ёстой хэрэггүй. Аль болохоор их юм үзэх хэрэгтэй. Болж игэл одоо энэ гадаад дотоод яваад аав ээжээсээ тэр өгж идэг орой эртний хоол ундыг бэлдэж идэг тэр өрөвддөг хайрладаг усудаас хол явах хэрэгтэй. Тэгээд яста алингаа алдаал гэрлүгөө буцын идрэл гэрээ санжийн маржин идрэл гачин болоод тэгээд ихлээр аав ээжигээ харж үдсэнгүүгээл үзий ядаал тэгдэж штэ ер нь бол яста мөнгө төгрөг явуулсангүй хүн ядарч байхад зовж байхад тест тэгсэнгүй ингэсэнгүүгээд ихтэй үзий яддаг. Тэгээ ухаантай хүн бол эцээст аав ээж минь өдөө зэрэгтэй өсгөөд өгсөн болоод ухаантай хүүхдүүд бол тэгж бодно шүү дээ. Өдөө зэрэгтэй өсгөөд өгсөн болоод алийн бодго намайг хийчих хэвтэй гэж. Би ч гэсэн үүрнээсээ гараад ниссэн шүү дээ. Одоо өөрөөгөө хийж гинэ. Аав ээж минь одоо өөртөө бодож явах юм дөө гэж боддог байхгүй. Ухаан муутай молгоо хүүхдүүд бол аав ээжтэй өссөнөөл тэр жигтэй тэгэл өлөнтөөл орон герт нь хурж ир суугаад нэг өрөөнд юм уу нэг герт нь жигсэлдээл яг гэд намаа төрүүлсэн идэргээж ахсраал төрүүлсний чинь шийтгэл гэж байгаа юм шиг зовоогоол тэгэл явдаг байхгүй. Намаа төрүүлсний чинь шийтгэл гэж байгаа юм шиг тэгэл тэр мөд итгэр юм өнгө тэр олоод ирсэн магшил дээрэс нь үрзээл тавиал өдөл насны бүр зовлонгийн тамын ёроол болгоол тэгж мөрөөрөө зовоочгүй ахаал тэр хань ижлийн салсан нийлсэн хэрүүл уруул хатам хөргөн идэргээл зүүсэн зүйлийн юмудаар хүний тамлаад ингэж явчихдээ. Ухаантай юмны наан цаныг ойлгодог хүүхд бол одоо алийн бодгын ингэвдээ мууд сайн ч ядарсан ч яларсан ч өөрийнхөө амьдралыг авч явна да гэж тэгж боддгоо шүү. Би ихлээр тэр аав ээж манастаа харж үтсэнгүү тэгсэнгүү ингэсэнгүү гэж тэгдэл байсан. Хүн тэгдэм байлээ. Тэгээд дараа нь миний урдыг та нар санаж байгаа бол миний урдны 7-8 жилийн өмнөх лайв дээр байж л баг. Би өөртөө ганцаараа хоцорсон. Хинч тусалдаггүй гэл амар тэг гоморхож ярьдаг байхгүй гомдож. Тэгээ хүний хамаатан садаа ах トゥ нар чинь нэг бие биендээ туслаад байрал хөөрхий минь гээл эргэж тойроод байгаа. Над дээр юу ч байгаагүй гэж. Хинч байгаагүй. Ястан хөрөгчөндөө махгүй ширээн дээрээ далахгүй цагиргалаад хүүтэн гэртээ төлөв төлөөгөө цагиргалаа авчиж хахад үрдэлцтэй нэг ширгэгч хүн байгаагүй. Тэгээ маргааш байхгүй ер нь байхгүй гэдгийг ойлгодог байхгүй.
Маргааш одоо хин нэгэн миний үдийг гэрийн үдийг тогшохгүй шүү дээ. Хүүе чи чинь яаж ийна? Үхэх гэж гинүү гэж хинч асуухгүй шүү дээ гэж. Энэ хүнийг өстой мангар хатгуулж болдгийг шүү. Тамины. Юу ч ямар ч хүлээлтгүй, ямар ч итгэд найдваргүй болох энэ мухардал. Энэ чинь мухардал гэж байгаа шүү дээ. Ямар ч хүлээлт байхгүй. Бас нэг ингэдэг нэг найдвар итгэл төрөөд нь шүү дээ. За тэр маань нэг ирэх болоо энэ маань тэгэндээ тэгээд нэг ивэлдэг эргэж тойрдог тийм хүнтэй бол хүн чинь бас нэг хүлээлттэй байгаад байдаггүй. Байдаг байхгүй юу? Ямар ч хүлээлт байхгүй, хин ч ирэхгүй шүү. Манай гэрийн алгыг ёстой нэг аригчинд ирж татахгүй бол өөр автоматын садан аав ээжээс хин ч ирэхгүй шүүдийг яг мэдсэн тэр нэг мухардал, тэр худгийн оролд унах тэр үйл ёстой хүний хамгийн том дархлаа. Хамгийн том дархлаа. Ганцхан өөртөө найдаж байгаа хөөх, ганцхан. Юу ч байхгүй шүү. Намайг ста тэр нэг будаа болсон одоо нэг будаа болсон за 2007 оноос нэг 17 он хүртэл за бишээ бүр 17 ч биш юм байна 19 он хүртэл за тэр нэг 10 хэдэн жил 2 жил маань асуураад маань тэгээд өвчнөө удмаас хөрхийс авч байгаа нас ораад тэгээд ээж дүү хоёр нь бид нар чинь цуг нэг хашаанд байдаг байсан. Ээж дүү хоёр маань тусдаа манайха салаад ээж дүү хоёр маань цуг амтэр гэж яваад өгвөл за тэгээд би нэг ганцаараа хоцорж байгаа. За яг хөдөө нэг гэр бүлтэйгээ тэгээд салсан нийсэн гэж бас дунд нь 3 жил салж мадаал. Тэгээд 3 жил бас салж ирсэн ч байхгүй болсон. Яг манай аавыг нас барж явах үед надад салдаа гэж яваад ирсэн манай охтуудын ээж чинь. Тэгээ 3 жил байхгүй болсон шүү дээ. Аав маань өвчтэй байсан. Би аавгаа харж ирсэн. Тэгээд нас ураад тэгээд аавыгаа бас хөдөөлүүлээл. Тэгээд ээж дүү хоёр маань яваа. Тэгээ би өстой хашаа башиндаа яг ганцаар оцорсон шүү дээ. Тэгээд буцаж ирээд бөө хэрүүл уруул болоод 3 жилийн дараа ерөнхийдөө одоо ингээ болохгүй бүтэхгүй усуу дахиад болоод буцаж явна гэдэг бол ер нь худлаа юм байл шүү. Бичгөө боддог усуд байдаг л баг. Гэхдээ ер нь бол эхнээсээ болохгүй байсан тийм усууд гинт ухаарад болоо явчихдаг гэж тийм юм ер нь байдаггүй юм байл. Тэгээ би бас болчих юм болоо даа гэж бодоод бас охтуудаа өнчрүүлээд явах уу гээл. Тэгээ буцаа өрөөд ирэхтэр нь басад аваад тэгээд өргөжлүүлээд амьдсан та тамийн шоу болсон. Тэгээд нэг хэдхэн жил амьдрал тэгээд басад хоёр тишээ болсон. Тэгээд за тэр миний нэг тэр нэг 12 жил бол чи бас нэг мөчлөг байна шүү дээ. 2007 оноос нэг 2019 он хүртэл. За энэ хоорондууд нэрээ ястай. 12 жил би нэрээ ястай будаа болсон. Ястай сүрсээ. Сүрэмээ болсон бас. Да усын дуудлага орж ирээ гарч байна. Тэр оронд их юм ойлгосон дөө. Ястай энэ харсан тэнгэр гэж байдаг бол намайг өстой ухаан суулгах тэр нэг 10 жилийн хамт төгссөн. Ухаан суулгах. Тэгээ тэр 10 бүхэл бүтэн хүний амьдралын 10 жил чинь тэгээ юу хийсийг үзсэн. Аригтараас азгууд лавга хөөхөн ёстой. Хүний тэр новшийн амьдрал юу байдаг вэ гэдгийг ёстой жинхэнэ үзсэндээ ер нь үзчих хэрэгтэй юм байлээ. Ер нь үзчих тэр хитвч хоосон явах, хүнээс царай алдах, хувцсунар муутаатай гологдох хувцсунар муутаатай гологдох гэж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн тэр олон нүрийг муу явахад ямар байсан, сайн явахад ямар болдгоо гэдгийг
олон энэ нүүр царайнуудыг үзэх хэрэгтэй. Би бол үзсэн. Хог новш болж ч үзсэн. Тэ юу юм бэ гэдэг сая төгрөг юу юм бэ гэж өнгөрч үзсэн. Тэ янз янзын юм үзлээ. Ингээд ирэхдээ нэг хорн гарнагдчихээр яста надад скотч наалтахгүй гэдэг шиг нэрээ скотч наалтахгүй болтлоо хатуужд юм лээ. Тэгээд яста энэ зовлонгийн далайн болсон багтаа чаавас гэж бодсон баг. Би одоо энэ тэнгэр намайг харсан тэнгэр миний одоо авралын сахиус маань байдаг гэж боддгийг. Байхтаа энэ ста жинхэнэ шудраг мундаг сахиус юм даа л гэж. Шудраг мундаг. Намайг ч ямар нэгэн байдлаар арын хаалгаар ч юм уу өрөвдөж хайрлаагүй яста жинхэнэ амьдралын үнэн төр төрхөөр яста тэр чулуутай ч бай шавар шавхаатай зам мөрөөр яста жинхэнэ туучулсан. Тэгжиж намайг хүн болгож авсан даа гэж. Тэгжиж би хүн болсон шүү дээ. Тэгвээс би хүн болж чадахгүйсэн. Тэгээ шунадгүй шудраг байхыг надад сургасан. Шунадгүй шудраг байхыг. Надад яста өвчин зовлон дутаад байсан. Тэгээ өвчин зовлон гэж үзүүлсэн шүү дээ. Бараг хамрын ханиач тусдаггүй. Хатуу битэй байлаа. Тэгж явж байгаа зү өвчин зовлон гэж үзүүлсэн дээ. Хаалгаан хүртэл оруулсан өндий чадахгүй хүний гар харж 4-5 сарч хэвцсэн. Би ч өндий чадахгүй болдог үе бас байдгийн байх шүү гэж. Өвдөг хүнд бас нэг өвдөөд хүний гар харах хүн царайч цаг ирдгийм байх шүү гэдгийг бас ойлгуулж байгаа. Тийм учраас би хүн юм юмыг үзчих хэрэгтэй. Тэр үед яста ханилжтай болцсон байхаа тулдаал яста энэ харсан тэнгэр гэдэг чинь бас л лаг байгаа байхгүй. Тэрнээс би ингээд ганц биеэрээ мөнгөгүй төгрөггүй ядуу басан байж та өвдсөн бод өгцсөн багуу. Чи мөнгө төлж иж имжлүүлж байгаа юм чи. За имжлүүлэх нь яг уу имжлэхээний дараа чинь бас тэгээд чи тэнкэрнэ гэж нэг юм байгаа шүү дээ. Бас нэг дулаан орон гэр хоол ундтай байж хүн чинь тэнкэрж байгаа юм чинь. Гал усгүй ус цайчгүй хүн чи яа тэнкэрх вэ? Тэгэхээр яг энэ амьдрч чинь бүх юм ингээ гоё хуваарлж байгаа байхгүй. За одоо чиний амьдрч чинь жоохон тогтоод ирвүү гээл. Одоо энэ манай энэ дээр байж байгаа энэ сахиусууд гэж байгаа байхгүй. За нөхөр минь. Чи хоосорж үзүү? Үзлээ. Хаягдаж үзүү? Үзлээ. Чамд одоо хинч байхгүй ойлгов уу? Би тэгээд нэг шалгалтанд орж шít ойлгодлоо. Би одоо хинч надад хэрэггүй юмаа гэдгийг ястаа ойлгоод. Одоогүй та намайг ойлгох гэж 10 жил намайг махарлаа шүү дээ. Гэхдээ бүхэл бүтэн 10 жил чи хүн ойлгохгүй яах вэ? Нэг жил байсан бол бас хүн ч ойлгодог юм байна шүү дээ. Нэг жил. Ер нь хүн архинаас гарахын тулд 10 жил болдог гэдэг чинь үнэн байхгүй юу? Хүн архинаас гарахын тулд. Нэг жилийн дотор бол хүмүүс архинаас гардаг юм байна л да. Буцаад орчдөг. Буцаад нөгөөдхөө санаад идэг. Донтолтол тийм амархан алга болдог. Яа тэрнтэй адилханаар зовлонгоос ойлгохын тулд ганц жил зовсон хүн бол ер нь тэр зовлонгийн тэр хэцүүг мэддэггүй байгаа байхгүй. 10 жил зовоод ирэхлээр чинь хүн ястай хүний амьдралын 10 жил чинь тэгэл хүн чинь алингаа алдж байгаа байхгүй. Бүр зүс царайч хөгшрөөл барайл. Тэгээ би сагустайгаа ярилцахад бол тэгж байгаа байхгүй. Зовлонгийн үз үзлээ. Та яста хинч найдад хэрэггүй вэ гэдгийг би ойлгосон. Үнэхээр ойлгосон. Одоо ч өөрөө шүдээ суухаас өөр ямар ч найраа алга. За тэгвэл чи нэг юм үзээгүй байна. Чи өвчин гэж байдаг юм а гэдгийг. Дандаа хүн чадaltaй хүчтэй, дандаа сэхлүүн өнгөрөө явж болдгоо ма хүн өвддгийг. Өвдөд хүний гарт очдгийг. Чи тэрийг үзээгүй байгаа. Тэрийг чамд үзүүлнэ гэдэг. Тэгээд надад үзүүлж байгаа. Одоо чамд үзэх ганцхан юм үлдсэн байгаа. Тэр юу? Үхэл. Үхэл болоогүй. Гэж байгаа. Одоо надад үхлээ би одоо үхлийг л үзээг нь бусдыг үзлээ.
ядуу уусан байж үзтээ, мөнгөтэй төгрөгтэй ээж байж үзлээ. Сайхан муухай усуудыг ч үзтээ. Яста зураг шиг сайхан үгрийн ч үзтээ. Автар шиг сайхан залуучуудыг ч харлаа. Хүний мөн чанар гэдгийг хаана байдгийг бэ гэдгийг бас сайн мэдлээ. Хоёр амьдрал үзлээ. Муу мухай амьдрал гэж юу байдгийг үзлээ. Сайн сайхан амьдрал гэж юу байдгийг үзлээ. Одоо өөр би надад одоо өөр юу үлдээд байгаа юм бэ? Ямар дайнд дайжинд явуултай биш. Энэ инх хамглаа оронд. Гэхдээ дайнд дайжин шиг л тийм хэцүү бэрх амьдралыг бас үзлээ. Халаас хоосон. Бүр төрөвч байхгүй олон жил явлаа. Төрөвчөнд яагаад ба төрөвч байдгүй гэхээр төрөвчөнд хийх мөнгөгүй учраас зүгээр задгаа мөнгөөр кармалчдаг. Тийм олон жилийн хүртэл би тууллаа. Сүүлд ингээд ажил юм маань тогтсны дараа би чинь төрөвчтэй болсон шүү дээ. Хаан банкны карт марчин би бүр сүүлд болсон шүү дээ. Хүмүүс намайг одоо юу гэдэг ингээд лаг ингээд амьдралтай ингээд олж долоол өнгөр сагсуураад ингээд явж ийсэн гэж боддгийг намаа мэдхгүй болсод яг уу зарим нэг нь мэдчихэл байгаа. Доороос өксөж гарч ирсэн шүү гэдгийг. Одоо надад атаархаад байдгийн залуучууд байна. Амьдарч үзээгүй, асуудал бэрхшээлийн дундор явж үзээгүй байгаа энэ залуучууд яг өнөөдрийн миний байж байгааг өнөөдрийн миний одоо ингээд өмсөх хувцастай, унт хортой хүнээс дутхгүй амьдарч байгааг л олж хараад байгаа байхгүй юм уу новш юм уу лааларчин гэдэргээл над атархад үгүй дээ дүүнэр минь. Таанаас гэртээ хараад иддэг хоолтой оронтой бас нэг худлаа үнэн ч гэсэн бас нэг хань ижилтэй хэрүүл урууд хийдчихсэн хань ижилтэй тийм амьдрал чинь гоё амьдрал шүү. Надад бүр тэрнж байгаагүй. Гэртээ хараад ирэхэд нэгэстээ өлсөн нохоол намайг ухтдаг байсан тийм амьдрал надад олон жил байсан шүү. Бараг 10 жил байсан шүү дээ. Хань ижил нэртэй нэг хүнтэй нөгөө хүн маань ирэхээсээ ирэхгүй нэг тэгж явж байгаа тэгээд яваад гисэн. Тэгээд ойр ганцаараа байж байгаа л тэгээд мөнгөтэй ажилтай, амжилттай ингээ болоод ирэнгүүт маш олон найзуудтай болсон. Иргэн тойрон маш олон усуд гарч ирсэн. Хүү ер нь хүний мөнгө хоёрыг л дагдаг шүү. Энэ бол амьдралын зүгээр хар үнэн. Чи мөнгөтэй байхад бол найз нөхөд удаа чамаас хизээш чамаас холдохгүй. Мөнгөтэй хүнээс хүн ер нь хүн холддоггүй. Чи өстой юу ч хүнийг үрзэлсэн хар аригчин болцсон байгаа чамд өстой найзлага хүн байтугай чамаа дагаад явах нохоож олдохгүй. Нохоож олдохгүй. Энэ болгоны бүгдийг үдчих хэрэгтэй. Одоо би энэ хоёр хүүгээ бас ийм юм үзүүлэлттэй биш. Тэгтээ бол энэ хоёрт сайн ярьж өгнө л дөө ойлгуулна. Ийм байдгийг шүү ер нь бол. Амьдрал гэдэг. Ер нь одоо ингээд хүүхний танихын тулд тэр хүүхний сайн муухай тэр бүгдэнтэй л уулзаж учирч үз. Тэр өнгөтэй өнгөгүй, зүстэй зүсгүйтэй янз янзын усудтай уулзаж учирч үз. Тэгээ эцээст одоо тэр нэг эмэгтэй хүний нэг бие хаанаас жоохон залах. Тэгээ эмэгтэй хүний бие шунж байгаа тэр шуналчаа арлаагүй тохиолдол чи айгүй тэн сонголт юм шүү. Сайхан биетэй хүнийг л амьдрал мундаг амьдрдаг гэж ойлгодгийг шүү. Ер нь эрэгтэйчүүдийн том алдаа тэр ер нь сайхан зүстэй царайтай бие хаатай тийм усуудтай л амьдрал их гоё болдог гэж. Үгүй. Ёстой үгүй шүү. Бие сайхнаар болдог байсан бол энэ олон сайхан өгнөж яах тэр ингэж зовж амьдрах уу? Чи маш олон сайхан өгнөж ганц бие явцгааж ийн. Өрөвхтэй тийжээгээд өргөлхөөд амьдарч ийн. Энэ хүний зүстерээ бие хааны сайхнаар амьдарч хийж болдгоо шүү. Ёстой болохгүй. Ер нь эр хүн бол тэр нэг сайн муухай тэр өндөр нам тарган бүдүүн өстэй тарган туранхайстай бүгдийг үзчих хэрэгтэй. Тэгээд тэр нэг юмд бас нэг ингээд нэг
За хүүгнүүч нэг тийм байдаг юм да гэдэг нэг тийм үгтэй болчих хэрэгтэй. За хүүгнүүч нэг тийм байдаг юм да өгч. Тэгсний дараа л нэг за хүн шиг амьдрий да гэж бодно. Хүн шиг амьдрахын тулд хүн шиг хүндээ суух юм байна да. Хүн шиг хүндээ суух юм байна да гэж. Тэгээд ихлэ нэг ар гэртээ нэг давхад ирэхэд нэг ядраад ороод ирэхэд нэг сайхан нэг юм халууд өгсөн гэр орон. Яасан хөө ядарсан уу хоолндоо эдтэй гэдэг сууж идэг нэг ханилттай болж байгаа шүү дээ. Хаагур яваад ирвчи яасыг хоцордгийг юу хийсэн мөнгө яасан идэргээд тэр хүнийг биш өөр юм хайгаад байдаг тийм үнтэй суудсан бол хэцүү шүү дээ энэ чинь. Одоо тэгээд ажил хийж хатна араас нь уцтаад ажлын шийлгдэг үү амтын үнтэй хардаад хардтанд дандаа бүкс. Дандаа бүксний ажил хардаал. Гэхдээ тийм муухай өлөн шуналтай, өлөн харттай тийм үнтэй амьдэрдэг бол би урд нь амьдарч ирсэн. Ийм үнтэй амьдэрж ястаа нар үзэхгүй шүү. Нэг бас нэг хүний нэг хүн ясаар ханддаг хүнд. Яасан гоо ядраад ирвөө. Ямар хоол идмээр вэ гэд ингэ сууж идэг. Ямар хоол идмээр вэ? Алуу аавгаа нэг жоохон хөвтүүлчих аав нь ажилласаа ярьж ийн гэдэг. Тийм хайрладаг, өрөвддөг. Тэр л чухал шүү. Мөнгө заасгүй болоод одоо за манайч одоо мөнгө болох үе зөндөл байгаа юм чи. Би ч одоо дандаа мөнгөтэй явдаг хүн биш шүү дээ нөхдүүдээ. Бацгээд мөнгө болчихно. Тэгэл санаа зовж байгаа юм чи. Тэгэл ярьж байгаа яах вэ шүү. Мөнгө болчихлоо. Одоо яах вэ? Гэхдээ яах вэ тэгэхэд. Болно шүү дээ. Өөсах. Гэхдээ хүний нэг сандарч яхад нь урд дээрээс нь бас ингээд хутгалаад байдгүй. Ядарч яхад нэг ядраа сандраад түгшээд бас нэг ингээд дарамттай байж яхад нь нэмж хутгалаад байдгүй. Тэр сайхан шархын идгээд байж тийм хань ижилч ёстой гоё штэ. Хүний тэр шархлаад байгаа сандраад байгаа шандаад байгаа тэр шархыг идгээд байждаг хань ижил бол үндээ гоё шүү. Манай их тэр нэг тийм хүн юм. Тэр над сайх. Би ч тэгээд агдсан шүү дээ. Одоо яана. Одоо энэ сарын өрийг яана тэр ч юм гээл. Болно шүү дээ. Тэгээд энэ шат али юм ярина шүү дээ. Хүүхдүүд маань 90 сар байна. Яах вэ? Бас нэг хэцүү байх үе бодвол бас нэг орох оронтой оож гаяхтай болчихлоо. Хоёлаа жанх нийлж явах чинь бас хэцүү байсан шүү дээ. Тэрийг одоо хоёул одоо өнөөдөр бас хайгуус. Сайхан байж тэгээд ингээд сэтгэл тайвшруулаад байгаа байхгүй нэрээ тийм дээ. 90 сар байна да. Эргэтэн бүтэн байна да бас учир нь олдон доо. Тэгж бодогдсон шүү дээ. Тэгэхгүй ингээд ч чамаас бас тэгсэн тэдэнд өрг байхад чи тэгчээ өстэй ингэчээ өстэй гэдэг нөгөө нэг өнгөрсөн аваад үрээд баг хэрэгдээд хуучирсан үрдсэн барьцсан юмнуудыг сөхөж гаргаж ирээл чи тийм байж хатан тэгсэн ийм байж хатан гэсэн хидээд ахтны гэсэн идэргээл хүний алдааг сөхөөл нэг юм шархан дээр нэг хуруугаараа дараад байдаг шүү дээ. Ингээд хөндөр газар нь хуруугаараа дараад улам зовоогоод байдаг шиг. Нэг овоо нэг тавлаад идэж исэн шарханых нь тавыг хоглоод байгаа юм шиг тийм балиар муухай хорон үхтэй хогийн юмтай суудсан бол би буцаад навсаах байсан. Хүний нэг сайхан тайвшруулдаг. Ер нь л нэмэгтэйчүүд манай эмэгтэйч гэсэн бодох хэрэгтэй. Хүний нэг сайхан нэг эр хүн чинь тэгэл алтын шүү дээ. Ухаантай ч ухаан болгон ч ер нь эр хүн л бол эр хүн шүү дээ. Эр хүн бол алдаагаар дүүрэн шүү дээ. Ер нь бол эр хүн бол алдаагаар дүүрэн. Адхан тутамдаа одоогоны дундор явж идэг. Эмэгтэйчүүд ч л алдаа багтаа шүү дээ. Гэртээ ингээд гидсээ тэр хөвчидэг юм. Эмэгтэй хүн бол тэгэл хин намайг хурж ирээд ашиглчих бол тэгэл нэг авдартай алт шиг тэгээ хөвчидэг болсоо ч шүү дээ. Намайг ямар амттай ашиглчих бол намайг ямар амттай зовоох бол гэдэргээд муу санаал хөвчидэг. Эмэгтэйчүүд бол гайгүй шүү дээ. Эр хүн бол ер нь тэгэл алдаа онооны дундор асуудал бэрхшээлийн дундор ярьдаггүй л гэхээс над чиг ярьдаггүй л гэхээс алддаггүй эр хүн гэж байхгүй шүү дээ. Бүгдээрээ л алдна. Тэгээд нэг алдаал асуудалтай болоод ирэхэд нөө сайхан аргадаа сууж идэг ханьныжилттэй бол тэгэл тэр чинь болчихж байгаа. Тэр хөх бүкс бол дүүрч тэр дараагийн асуудал. Тэр бол дараагийн асуудал. Хамгийн гол нэг сэтгэлийн нэмээ зовоогоод авахгүй.
Сэтгэлийн сайхан амраагаад заах дээ болно дөө гэж. Арга нь олдсон шүү дээ. Болдгоо ч угаасаа болно шүү дээ. Ямар анхудаа ингэж байгаа юу? Манай их төрчин заримдаа нэг сүх талаад зүхэр амар гिचэр сайхан ярина шүү дээ. Ямар анхудаа мөнгө болсон уу? Болно шүү дээ. Чадна шүү дээ. Би тэгээ сайхан сайхан. Нэг тэгээд нэг юм зэлэн дээр хивээ сууж байгаа нэг үхэр шиг манай ихнэр ч бас нэг амгалаа амт шүү. Ихнэрээ арай муугаар хэлчихв. Нэг сайхан тийм амгалаа шүү дээ. Яг дээ. Нaan би ч одоо тэгээд нэг дүрлцээл байгаа юм чинь. Дүрлцэж байгаа байхгүй. Манай хөө яг дээ болсон шүү дээ. Тэгээ ингээд тайвшруулаад ингээд ахтай чи ажил үс бүтээд байгаа байхгүй. Хамгийн гол нь бүтээд идэг байхгүй юу. Ер нь яарад ч юм уу, шаналаад ч юм уу ажил бүтээн гэж байхгүй, байдгүй. Ер нь ингээд адваа нэг юм ингээд сайхан тайван хандаад ингээд ахтад ажил бүтээд идэг юм бэл. Тийм л юм байна лээ дээ. Тамнэ. Нүхтүүдээ. Тэгээ одоо би чинь одоо манайхан анзаарч байгаа бах. Би айгүй тайван болцсон шүү дээ. Хуучин шигэ биш болсон. Сайхан тайв. Даахтдаг болно дөө. Энэ ханижлын сонгол маш чухал шүү. Энэ юм алд биеийг бол харамтаад хэрэггүй. Одоо би түрүүхий хэллээ шүү дээ. Хүүгнүүдгээ намайхын ашиглах уу? Надаас юу хорчих уу гэж илгээ хитс суусаргаад бүх юмас хоцордог гэж. Үнэн шүү нөхдүүд минь. Алд биеийг бол харамтаад хэрэггүй. Сайн муу янз янзын үзчихэж л хүн чинь. Энэ амьдрал хинтээ амьдрах уу? Хинтээ нь амьдрахгүй. Ямар надад таардаггүй. Ямар хүн надад таарах уу? Ямар нь таарахгүй. Таарахгүйгээр ч мэдэн шүү дээ. Тэгээ илгээ ивгээд хөвтөж нэг эргүү юмтай очиж суучдээ шүү. Хүний чанарыг мэдхгүй. Тэгээд тэгж жагаад нэг өөрийн анх удаа нэг үдсэн ер нь олон хүн дотор сонголт хийсэн хүн хождгийг олон хүн дотроос тэгэхгүйгээр тэгээд хамгийн анх нэг гүйж ирээл нэг оройд гар утсан дээр хай унтаач хайраа мээрэ гэж мэдрэлтэй байгаа тэр багийн дээр очиж суучдаг байхгүй. Надад нэг стан гой залуу байгаа. Ста халамжтай хайртай. Усан бааса халамж хайрын чи яаж мэдээд байгаа. Хүний халамж хайрыг чи мэдхэд их хэцүү шүү дээ. За манайх ажил дээр ирдээ. Та тэгээд имэд онгоцсоор байгаа тэгээд ажил дээр ирдэг юм да. Зоороод ажиллаа шажигнуулаад өгье. За тэгээд маргааш орой чи хэдүүлээ сайхан ярина шүү дээ. Ерөнхийдөө энэ бүтсэн өдрүүдийн лайвыг би энэ хаж амьдралын лайв биш энэ өөрийнхөө сонирхдаг сэдвээр ярьжээ гэж бодож байгаа. Өөрийнхөө сонирхдаг сэдв. Жишээл би ч одоо нэг сүнс сүлд дараа төрөл энэ өвдөж чадал энэ сахиус юу гэж сонирхдаг шүү дээ. Тэр зүйлийн тухайд амралтын өдөр ярьжээ гэж бодож байгаа. Өөрийнхөө сонирхдаг сэдвээр. Тэгээ маргааш хэдүүлээ чөтгөр шудам сүнсүлд нөгөө тэгээ диваажин там тэрнийхээ тухай маргааш ярилцсанаа. Маргааш орой. Маргааш бүтсэн өдөр шүү дээ. Бүтсэний орой бол тийм сэдв орно. За яг хаа ажил гэр хоёрын оронд явдаг энэ лайв маань бол зүгээр энгийн 5 хүнтэйгээ ярьж идэг ийм л лайв багтах.